түүхээс хүүлгээд буцаад эргээд одоо өөрт тохиолж байсан одоо хөгжилтэй за бодууштай тийм зүйлүүдэд би бас ерөнхийдөө тэмдэглэж явсан. Нүүр номондоо Facebook дээр бол энэ нөгөө түүхүүдээ ингээд товчхон ингээд хийгээд яваад байсан. Тэгээ энэ маань бас нэлээд найз нарын маань сонирхлыг нэлээд татаад хизээ дараагийн түүх аврахын ч гээд ингээд бүр нэлээд сонирхол татаад байсан. Тэгээ тэрийг би багаар нэг сансан үед нэг тэмдэглээ. Тэгээ тэрийгээ сүүлд нь баяжуулаад яваад байсан. Тэрийг нэгтгэхэд нэг ийм ном болгосон юм аа. Орчин үеийн хэлээр техникаар атмагийн өөрөөр хэлэх юм бол одоо гараараа биеэрээ юм бүтээж яадаг, онолддоггүй, тийм ээ, одлоо ярьдаггүй. Ийм болохоор энэ ном бас сонирн байтаараа. Зүгээр ер нь бол бүх бүлэг нь өөрөө сонирхолтой. Ялангуяа тэр Оросд оюутан байсан тэр одоо он жилүүд бол одоо хамгийн гайхалтай одоо энэ номын хамгийн шедевр одоо бүлгээ гэж би ингэж бодож байгаа. Тийм. Энэ хүнийг өөрийн дүрээ олсон, өөрийнхөө ажил амьдралын гараагаа ихсэн. Дээрэс нь мужик гэдэг нэрээ олсон тийм хамгийн том одоо тусгал бол энэ одоо Оросд оюутан байсан хэсэгт нь одоо байдаг юм байна. Тэгэхээр уншигчид хамгийн сонирхолтой хэсэг тэр үе байсан. Оросд өөрөө мужикууд дундаас мужик гэдэг нэр аавна гэдэг бол энэ үнэхээр болгоны хүү юм болоо гэж бодоод өөр бахархаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эрэр хүн юм байна лээ. Үзэж харсан, уулзсан, ярьсан тэр хүмүүсүүдийн оюунлаг сайхан сэтгэлгээний тухай бичсэн ном юм байна гэж би ойлгож байна л да. Их сайхан тийм хүний амьдралд ойр дотн өгүүлэмжтэй бас хүнд юм бодууштай тийм ном болжээ гэж. Тэр ном бол өөрөө түүхэл өөрөө сургамж байдаг болохоор бас нэг сургамжтай сайхан номын нэгийг бичжээ гэж бодож байна. Залуу хүн тийм байх хэвээр одоо бид нар ийм байх хэвээр гэдэг айгүй их сургаал айлддаг бол энэ ном бол яг энэ түүхүүд бол залуучуудад айгүй бодитойгоор амьдралдаа хэрэгжүүлж болох үец авч болох үец тийм жишээнүүдийг харуулж өгсөн яг бодит түүх учраас маш их таалагддаг байна.